Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ үзмдээ бүлэж хэрхэн хийх талаар тайлбарлаж танилцуулъя. За орох орцыг тайлбар хэсэгт нарийн бичиж оруулсан байгаа. За 2 өндөг орохоос 1 өндөгний шарн төрхөлтөнд хэрэглэнэ. За эхлээд хөрөнгөө бэлтгэе. Сүү, дроож, элсэн чихэр гурилаа хийгээд сайтар хутгаад 20 минут хөөлгөж хөрөнгөө бэлтгэнэ. За дараагийн алхам бол үзмдээ бүлэжканы гол амт оруулагч амтад усмлыг бэлтгэе. За үүний тулд элсэн чихэр, өндөг, масал, ванильны би банк ванильны эссенц ашигладаг. За ванильны сахар байвал 1 удаа хэрэглээрэй. Ингээд бүгдийг хийгээд давс 3 г хийгээд сайтар хутгаж бэлтгэнэ. За маслаа хайлуулсны хэрэггүй тасалгааны температурт зөөллөд тэгээд сайтар хутгана. За ингээд хөрөнгө манд 20 минутын дараа маш сайхан хөөж бэлэн болсон байна. За ингээд хөрөнгөө амтад усмал дээрээсээ хийгээд сайтар хутгаж хооронд нь сайн хольж өгнө. За одоо ингээд зурмгаа зуурч бэлтгэе. За гурилаа бүгдийг хийхгүйгээр 2-3 удаа таслаад зөөлөвтөр зурмг зуурч бэлтгэнэ. За миний хувьд зурмагт нийт 450 г гурил орсон. За ингээд гурил уусмал 2 маань нэгдээд ирэхээрээ за ширээн дээрээ аваад гурилаа сайтар нухна. За гурилаа нийт нэг 10-аад орчим минут сайтар нухаж сайхан ивэнд оруулаарай. За зураг маань ивэнд ороод ирэхээр саваад сайн тослоод урмлын тосоор тослоод зурмгаа хийгээд 40 минут орчим амраана. За ингээд 40 минутаар 2 удаа амраана. Нэг эхний удаад 40 минут амарсны дараа хийгийг гаргаж нухаад дахин 40 минут амраад ингээд бүлэж хийхэд одоо зурмгаа бэлэн болно гэсэн үг. За зураг маань нэлээд сайхан амарсан байна. За үргэлжлүүлээд бүлэжка хий. За урт наривтар гонцгой болгоод тэгээд 8 тэнцвэх хэсэгт хуваана. За 8 тэнцвэх хэсэгт хуваасныхан дараа бас дахин бүрэн хийлээд 10-аад орчим минут амрааж жоохон бага зэрэг хөөлгөнө.
За одоо ингээд бүлэжгээ хэвлэж эхлэе. За бидний баг байхад бол бүр их бүлэжиг зардаг гэсэн. За энэ бүлэжиг маань урт нарийнхан юм гонцгой хэлбэртэй бүлэжиг байгаа. За эхлээд гурилнуудаа бүгдээр ингийн урт наривтар гонцгой илдээд тавина. За ингээд илдсэний дараа үзмээ хийгээд хуйлаад ингээд бэлэн болно. За зурмгаа илдээд үзмээ хийгээд хуйлахдаа одоо нэг хуйлах хэсгийнхаа үзүүр хэсгийг нэлээд сайн нэмгэвтэр илдэж өгнө. Цузаан бол зай гараад жигнэлтийн явцад зайтай жигнэгдчихдэг учраас одоо энэ дэлгэцэнд үзүүлж байгаа шиг ингээд үзүүр хэсгээ сайхан нэмгэлээд ингээд сайн чимхээд өгөөрэй. За ингээд хэвлэж бэлэн болсон бүлэжгээ төхөөгийнхөө листэн дээр тавиад дахин хөөлөх зорилтоор 20 минут амраана. За үүний дараа бүлэжгэн дээрээ өндөгний түрхэлт хийж өгнө. Ингэхдээ өндөгний нэг шарыг 2 жижиг халбаг устай сайтар утгаад түрхлэх хийж өгнө. За ингээд түрхэлт хийхдээ зузаан битгий түрхээрээ нэмгэвтэр түрхээд ингээд түрхсэн түрхлэгээ хатгаар нь 180 градусын төхөөвкөнд 20 минут жигнээд ингээд бүлэжг маань бэлэн болно. За төхөөх бодгоны хүчин чадал бас өөр учраас ойролцоогоор 20 минут жигнээд гаргана. За ингээд маш амттай үзэмтэй бүлэжг маань бэлэн боллоо. Та бүхэн минь заавал хийгээд үзээрэй. Анхаарал тавин үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.